Машин ивент төлөвч Монгол Улсын хамтарсан эрдэнэ төлөвлөлтөөр компани. Миний сайхан гэрийн монголчууд ийхүү дууцгааж байна. Сэтгэл зүрхний тэмхүүг аялуулсан дуугаар сэтгэл зүрх хэмэр бадраасан тэр сайхан уухайгаар ийхүү өнөөдрийн ТV караоке нэвтрүүлэг эхэлж байна. Энэ амгалан хэмэрлэг тэнгэрлэг залуусын уухай хашгирал алга дэшид бүгдээрээ хамтдаа таалмалгацгаая. Нэг хоёроо. Уухай! Энэ миний сайхан монголчууд Задуусман ихэрэн элгэн сэтэн одон ижияв ханижил алдраа сайхан бицхан өрсөлдөн ийхүү зориулан дуулж ихэрнэн магтан дуулж байгаа ихэрнийхон төлөө хэмээн цоглог зүрх Монгол хэмээх тэнгэрийн сайхан орны их Монгол улсын үр садууд ийхүү өнөөдөр 50 минутын туршид үзэгчид та бүхэндээ хамтдаа уулзсан учрах болно. Үндсэн бүрдгүү манай ер нь говийн гаралтай өмнө говь улсууд байгаа. Тийм учраас говийн гिचгэлэн гэж нэр өгсөн. Энэ өмнгийн цэнхэр говь. Өмнгийн цэнхэр говийнхан. Бид нар говийнхнаа яагаад ингэж эмблемэн тэмээтэй энэ дууны одоо үндсэн төлхөөр нотыг ингэж хийсэн юм. Говийнхан тэр дундаа бүгд ах トゥ төрөл садан холбоотой хүмүүс байгаамаа бид нар бүгдээр юм. Оо за. Алга дэштэй өргөн барь. Сэтгэл хөдлөм үйл явдал бидэндээ бас давхар тохиолж байгаа. Хэзээ амарч гоё. 7 хоногийн дараа. 7 хоногийн дараа амарчнаа. Үе Монгол явж чадахгүй нь шүү дээ. Эндээ амарчих нь. Тэгэн. Оо, хэд дэх төрөлд вэ? 2. 2 дахь төрөлд. Оо, хүн юу барьсан байна гартаа. Наашиг. Удахгүй дүүтэй болох нь шүү дээ. Тэг. Баярлж байна. Баярлж байна. Хэдэн настай? 11 настай. 11 настай. Нэр хэм блэ? Тогтон. Хөөргөн нэртэй хэдгээр ингэж зурж байна? 2 дугаар анги одоо 3 руу орох гэж байгаа. За энд одоо хэдэн жил сурж байгаа юм? 2 жил сурж байгаа. 2 жил сурж байгаа. Солонгосоор сайн ярих уу? Тий. За та бүхэнд маш их баярлалаа гэдгийг юу гэдгийг? 감사합니다. Зүгээр. ТV караоке гэдэг тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Аав ээжтэй хайртай шүү. Алтан хөгийн энэ хөө багийн нэрнээс тав хүн мэдээж Алтан хөгийн уулын үрсад баясгалан сайхан цоглог хэмэрлэг залуус гарч ирлээ гэж ойлгож байна. Тийм үү? Багийн ахлагч. Алтан хөгийн. За бид бүхэн Ховд аймгийн Мянгат сумын харьяат одоо үе тэнгийн анд найзууд байгаамаа. Тэгээд энд бүгдээрээ хамтарч одоо энэ хүү тэмцээнд бас нөгөө завшаан тааруул гэдэг шиг бүгдээрээ ороод үзье гэсэн. Тэгээд ингээ оролцож байгаамаа. Бус хамтлагуудаа тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Жохомдоо энэ хүү завшааныг олох гэж алсын алсаас уулыг давж усыг гатлан бид бүхэн мэдээж давгдгийн зорин ирсэн. Тэгээд би бас ээж аавдаа болон бас хадам аавдаа минь дэрэг гэсэн. Ягаад тэгэхээр би энд ирээд ганцаараа ирсэн. Одоо би гурлаа болсон байхгүй. Би энэ тантайгаа танилцаад өөр хүүхдтэй болсон. Миний өөр хүүхд одоо 3 сартай. Тэгэхээр би хадам аав ерөөсөө хараагүй байгаа. Тэгэхээр би энэ телевизээр танилцаад би хадам аавдаа хэлэх гэдэг байгаа байхгүй. Нэг удаа уцаар ярих гэсэн би чадахгүй байсан байхгүй. Хараагүй юм чи би юугээ ярих мэдэхгүй гэдэг. Амар хэцүү байсан. Яг юмс өнөөдөр би зориг барьсан. Ярий гэж бодсон. Тэгээ манай
Үнэн л дээ энэ Солонгосын амьдрал ийм шүү дээ. Тэгээд энд би ганцаараа ирсэн. Тэгээд би гуруулаад үнэхээр амьдрал хэцүү шиг сайхан байна уу? Яг үнэ хэлэхэд сайхан байна. Өөрийн хүүхдээ хараад баярлдаг. Тэгээд би хадам автайгаа нэг утсаараа яриад хэл ерөөсөө ярьдаггүй. Халгаад болдгоо байхгүй нэгэ тань. Яагаад тийм шүү дээ. Тэгээд ямарсан манай ээжтэй бас аавдаа хэлмээр зөндөө байна. Би 7 жил гэтээ хараагүй байгаа. Нэг удаага би ээжийнхээ зүрийг хараад шууд үйлсэн. Ямар ч үггүйгээр үйлсэн. Гэтээ манай ээж би бас жоохон таараа байгаа л да. Гэтээ ээж ийм уугаад сэтгэл сайн байгаа. Тэгээд ээжээ та сэтгэл сайн байх юм бол та амьдрнаа дөө хүүгээ очих хүртэл та амьд байна. Ягаад гэвэл хүү чинь танд хайртай учраас аава танд биш хайртай. Манай энэ Алтан зураг хамтлагийн гишүүд бол дандаа Алтан уулын оройд төрсэн тийм хүмүүс юм байгаамаа. Дандаа Ховд аймгийн Эрдэнэ нурын сумын, Ховд аймгийн Дууд сумын дандаа Алтан өндөр ууланд төрсэн учраас бид нэр Алтан уянга гэж хамтлага нэрлсэн юм аа. За баярлалаа. Та ярьжлээ би сайхан тамхилаа зогсож байна. Сайхан хаварч. За баярлалаа. За 17 дугаар жарны хийн уруух чимээх модон баржилдээ Солонгос орон зохиогдож байгаа ТV Карако нэвтрүүлгээ дамжуулан Монголын ард түмэндээ сар шинэндээ сайхан шинжилж элгээрэн энх хамгадан байж төрлөөрөө төвшин хамгадан байхын өргөн өрөөлийг өөдөд нь дэвшүүлж байна. Алтан зураг хамтлагаас баярлалаа. Аргууд Алтан уулын яг оройд дээр төрсөн гэсэндээ энэ сайхан хаврын тэргүүн сар гарахын өмнөх битүүний өдөр дам бодоологтой явж шүү. Дам цамцтай басаа. даахгүй. Үнэхээр үлчирч хэрэг шүү. Алтан өөр төрсөн тэгвэл яг Ховд аймгийн дуудсан чинь 107 сар тас ордсон шүү. Наадмаар тасан дотор барилддаг. Аа яа. Тэгэл нүцгэл үзээд явах. Нүцгэн барилдаж юм чи яах вэ? За баярлалаа. Сайхан хаварч жоо. Ганц тулаад яв. Бүр ганцтайгаа. Ер нь ирээд удаагүй мó та. Ирээд гайгүй 6 жил. Пүү 6 жил. Энэ ямар гоё хувцастай бай та. Гоо яах вэ одоо Монгол хүн гэдгээрээ би дэлхийд бахархаж явдаг учраас өөрөө захиалж авчруулсан. Танд ёстой сайхан байна. Үнэхээр хаврын тэргүүн сар маргааш болон цагаан сарын шинэ нэгэн бол өнөөдөр их сайхан битүүрч байна. Оо сайхан битүүрч байна. Та бүхэнд өнөөдөр ингэж битүүрж байгаа Монголын ард түмэн бүгдөө илгээрээ энх хамглан төрлөөрөө төвшин хамглан сайхан шинэлэрэ гэж өрөөл дэвшүүлье. За баярлалаа. За ингээд Солонгос улс хүн яаж зологдгийг мэдэхгүй. Манай гэр бүлийн хувьд бүгдөө Монгол ёсоор зологно. Тэгээд хүний нутагт хүмүүс гар барьдаг л гэдэг. Гэхдээ тэр хамаагүй. Хүний нутагч байсан би амьдарч байгаа учраас миний нутаг. Монгол ёсоо хизээч мартахгүй. Тэнд Монгол ёсороо би маргааш золгоно. Ер нь сайхан шүү дээ. Тэгээд Монгол дээлтэй залуучуудыг би Солонгосын төв гудмаар харахыг хүсдэг. Даан чи манай монголчуудын ичимхий зан тэрнээс болоод ерөөсөө өөрсдөө өмсдгөө. Бүгдөө үндэсний соёлоо гадаадд хүртэл ингэж хөгжүүлж явъя. Цагаан бар жилдээ илгээрээ энх хамглан төрлөөрөө төвшин хамглан байхын үлзийтэй сайхан өрөөллийг их нутагтаа байгаа ах дүү төрөл садан анд найз нөхдөдөө намайг болон бид бүгдийг таньдаг бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд гадаадд анх удаа болж байгаа ТV Карако нэвтрүүлэг анх бүгд найрамдах Солонгос улсад Ансан хотноо болоход маш их хүчин зүтгэсэн Монгол цуга Солонгосын элчин сайдын яамд үнэ талархъя. Ингээд дахин Солонгост ирж телевизийн бусад өөр олон нэвтрүүлгүүдийг зохион байгуулах анхны гарааг маань Алтан гэрэл маань одоо эхэллээ. Энээс цааш телевизийн олон сонирхолтой олон хөгжөөнд нэвтрүүлэг болно гэдэгт Солонгост сууж байгаа монголчууд маань итгэлтэй байна шүү.
Ингээд Монгол цугаа хамгаас хайрт ээжтэй болон ах нартай, эгч нартай, дүү нартай тэгээд гарч буй барс жилдээ эрүүлэнх тэгээд юу сансан 9 хүслэн сэтгэлчлэн бүтгүүлтугаа гэд. Тэгээд сар шиндээ сайхан шинэлцгээрээ. Алс солонгосоос мэдчилж байна. За Монгол цугаа хайрт аав ээж хоёртой болон хамгаас хайртай алаг үрдээ мөн хамаатан садан бүгдэнд нь сар шиндээ сайхан шинэлээрээ гэж сар шинийн баярын мэнд хүргье. Бүх аав ээж ах トゥ төрс өргөдөө энэ цагаан сарын сайхан мэндийг дэвшүүлээ солонгос улсаас бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэгээд та нар сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй. За энэ тэмцээний энэ удаагийн ялгчаар өөрөөр хэлбэл 1 сая вонны эзнэр тодорсон багийн нэр Only One гэсэн юм байна. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн мэдчилгээ болгож алсын холоос өнөөдрийн нэвтрүүлгийг зарин ирсэн Аялагуу хамтлагийнхныг дайснаа орон залуу Аялагуу хамтлагийн даван залуу Арс жилдээ бүгдээрээ аз жаргал дөрүүлэг сайн сайхан бүгдийг хүсээр өгөөд Монгол цус бүх ахын дүүстэй аз жаргал дөрүүлэг сайн сайхан тэгээд Монгол малчтаан бүгдэнд нь аз жаргал сайн сайхан хүсээрээ бүгдээрээ хүнээр сар шиндээ сайхан шидээрээ 새해 복 많이 받으세요. 바라바란단 허벅지지 바득수득식 입을새 우국은데 노다스지 웅입힌 하라리 짓세 뚱뚱일들 에르드기지 우세 харахаар хоорд урмын цагаан чимээгээ учин би баяраасаа азэр татчин инээдэ тэцүү хуаасаа тайзодмэ аргаар тонарсаа бүх ирчүүдтэй зориулж дуулъя. 조금 문익이 정우게 빌때 조도식에 갔던 조이한 스틱일 때 친구 하링이 니팅했다
нар тороод мэндэлсний насан туршид мартагчгүй тийм сайхан гэгээ баярын халуун сайхан мэндийг өдөөд нь хамтдаа өргөдөг шүү дээ. Орднаас удаан жаргаж улсын хорондоо гэгээ сайхан ихийг хийж бүтээгээсэй гэж хүсэн ирэж байна. Төрсөн өдрийн баярын мэндийг өргөдөг шүү дээ. Отхон чимэд одоо энэ тэмцээний маань тэргүүн шахалтыг үзэж байгаа юм байна. За энэ оролцогчдоо бүгдээрээ дахин баяр хүргэцгээе. 타운중 민강원 дархууд хамтлагийнаас хамгийн одоо Солонгос улсад ажиллаж амьдарч хамгийн удаан жил ажиллаж байгаа юм бэ? Таны хувьд одоогоор 3 жил болж байна. Анхандаа сургуулиар сурж байгаа одоогоор ажиллаж байна. Таны хувьд 2 жил. 2 жил гад. Одоо 9 сар 4 жил байна. Би 10 жил болж байна. Оо. Алгадаж байгаа өргөмөрий. Халуун сайхан элгийн нутаг юугаан санагалзсан байж их орныхон хөгжил дэвшлийн төлөө өөрийн гигэн сайхан ирээдүйн хүсэл мөрөөдлийн төлөө аз жаргаланд амьдралын төлөө энэхүү Монгол залуус ажиллаж амьдарч хөдөлмөрлөж сурцгааж байна. Завшаа нэг ачтуу тохиолдуулан багийн хамт олонны нэрийн өмнөөс за Мөккү хотод ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудын нэрийн өмнөөс Монгол улсад ажиллаж амьдарч байгаа одоо миний мэд ах トゥ аав ээж төрөл төрөсөдөө ирж байгаа бар жилдээ эрүүл энх аз жаргалтай сайн сайхан байж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. Баярлалаа. Аялал хамтлаг Айдууны аялгауг одоо мэдрүүлэх тийм зорилготой манай багийнхан бүгдээрээ сайхан дуулдаг бүгдээрээ. За. Ерөөсөө л аялгау шиг. Аялгау шиг л 5 залуу юм биз дээ. Тийм болохоор л аялгау. За. Ерөөсөө л аялгау тийм. За. Эдний хамтлагаас тэр цорын ганц байгаа энэ дэлгэр сайхан босгыг би нэлээд сайн таньдаг юм шиг санагдаад байгаа. За Ухаан аймгийн Тосон цэгийн суманд эр хүн шиг халуун зуны агим халуун 69 машинтай давхиж явсан жолооч үсгүй мөн үү биш үү? За энд яаж вэ? Усан онгоц барьж явна уу 69 барьж явна уу? Усан онгоц барьж. 70 онгоц барьж явна. Бацар байна. За ингээд манай аялгау хамтлагийнхаа одоо тав хүнд 38487 дугаартай эх орон дууг хэрхэн аялгуулан дуулахыг хамтдаа харцгаая.
Байна. За ингээд За баярлалаа. Монгол улсад Овс аймаг суугаа аав ээж хоёртай, ах トゥ нэртэй, бүх найз нартай болон Улаанбаатар хотод суугаа эмээдээ ичээгч бимба одоо дүрсэгч наяах нартай бүгд нь сар шинийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Хүн сайн яваа шүү. За Захуу аймгийн Тосон цэнгэл суугаа аав алтан уяг чимэд цэрэн босод ах トゥ нэртэй хүү төгөлдөр охин огто хайртай шүү. Ээж нь одохгүй очнаа гэж хэлмээр байна. Захуу аймгийн алхрын сум суугаа ээж гэрэл ах мэгүр сувдаа. Тэгрүүгөө намайг танд бүх хүмүүстэй одоо энэ жилийн төмөр барж жилийн шинэ мэндийг намайг танд бүх хүмүүстэй шинэ жил сайн сайхан бүгдийг дэвшүүлье. Аав ээжтэй хамгийн дөрөв төрсөн аав ээжтэй Улаанбаатар хотод сууж байгаа миний аав ээж. Аав ээжтэй болоод дүүнэртэй намайг таньдаг найз нөхдөд ах トゥ нэртэй бүгдэнд нь сар шинийн мэндийг дэвшүүлье. За би Увс аймгийн Хяргас сум цугаа аав цогтоо ээж дижтмаа мөн дүүнэртэй. За мөн Увс аймгийн Тэс сум цугаа хадмаа жагард орж ээж тунгадаг та одоо шинэ сар шинийн мэндийг дэвшүүлье. Мөн Увс аймгийн Улаанбаатар цугаа одоо хань лагвата одоо сар шинийн мэндийг дэвшүүлье. Мөн удахгүй очноо хань хайртай шүү гэж Монголдоо бүх Монголын ард түмэн болон бүх ах トゥ хамаатан садан дүүнэр эгч бүгдөөрэнд нь шинэ оны сар шинийн мэнд хүргээд эрүүл энх хазралтай сайн сайхан байгаасаа гэж хүрэж байна. Хамтлагийн хөдөлгч Батчулун. Зэ. Би зайлхан намайг таньдаг бүх ах эгч дүүнэр бүгд бас хадам аавда хайртай хоёр охиндоо хайртай шүү. Ээж нь утахгүй ачнаа. Хамтлагийн гишүүн Аз жаргал. Намайг Монголд байгаа намайг таньдаг бүх хүмүүстэй мэнд хүргэж байна сар шинийн мэнд. Хамтлагийн гишүүн Өдөр бат. Говьтай аймагт суугаа одоо аав ээж болон дүүнартаа говьтай халиунд суугаа эмээдээ болон тий намайг дэмждэг одоо мөнхөөгчтэй хайртай шүү. Дэмжиж явдагт нь баярлалаа шүү гэд. Тэгээд бас сар шинийн мэнд хүргэе бүгдэнд. За хамтлагийн гишүүн Алтан чимийг дэмждгүүд нь хүргээ шүү, хүргээгүй шүү гэсэн үг. За Захуу аймгийн Хөл суманд суугаа өндөр настай өвөө мянган эмээ долгорж болон аав ээж намайг таньдаг бүх хүмүүстэй энэ өдрийн мэндийг хүргье. Мөн 2005 оны нийт төгсөгчдөө энэ өдрийн мэндийг хүргье. Хамтлагийн гишүүн Базар арагчаа. Олон сонгоцыг олон давхарлал үйлдвэрлэл бүтээгээл нэ. Бүтээж байгаа. Одоо энд байгаа залуучууд ч бүгдээрээ одоо Монголын маань одоо тал талаас ирсэн залуучууд байгаа. Ийм учраас бүгдээрээ одоо усан онгоцны үйлдэлд ажилладаг. Тэр усан онгоцоо одоо далаагаар хөвөөл явж байгаа усан онгоц болгонд одоо бидний оруулсан хувь нэмэр, бидний хийсэн хөдөлмөр бүгд шингэж байгаа. Ийм учраас монголчууд бид бүгдээрээ усан онгоц үйлдвэрлэж жилж болохоос өөр ямар ч арга байхгүй ерөөсөө. За ийм л байна. Хөдөлмөрн дээр дэрвж явдаг ирмгийн сайхан Монгол залуус өнөөдөр хөлгүй их талайн усан онгоцыг бүтээж явна. Энэ бүхэнд миний сайхан Монгол залуусын хөлс хүч хөдөлмөр хамтдаа шингэсэн байдаг юм аа. За Аранга аймагт суугаа аав ээж авгаа хөвгөд одоо төрөсөгдөө бүгдээр энд нь Солонгос улсаас гарч байгаа энэ төмөр болж жилийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд Улаанбаатарт суугаа хайртай аав ээж болон ах トゥ нартаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Хамтлагийн гацаатуучин Улаанбаяр. Улаанбаатар хот суугаа ээжтэй болон дүүнэртэй бүгдэнд нь аз жаргал сайн сайхныг хүсээр байгаа. Гэрүүлдээ бас баярын мэнд хүргье. Хамтлагийн гишүүн тэр биш. Намайг дэмжгээр ирсэн Мокогийн бүх залуучууд баярын мэнд хүргье. Сар шиндээ сайхан жилж гинэ үү? За Монголын нийт ард түмэндээ сар шиндээ сайхан шилээд ирж буй шинэ оноо эрүүл энх сайн сайхан бүгдээр аж аргалаар дүүрэн байгаарай гэд гэр бүлийнхэндээ бас баяр хүргье. Хамтлагийн гишүүн Уянга. За ингээд Булган аймгийн сайхан сум цуугаа хайрт аав ээж болон дүү эгч бүх таньдаг хамаатан саданда сар шиндээ сайхан жилж байна өө гэд галзуудын Солонгос улсаас хүн ингээд мэдлж байна. Тэгээ бас Улаанбаатар хотод хөгшин эмээ пүрэв зүрэндээ сар шинийн мэнд дэвшүүлж байна. Ингээд
бүгд таньдаг найз бүхт таньдаг улсуудаа бүгдээрэнд нь сар шинийн мэнд дэвшүүлж байна. Хамтгийн гишүүн Алтангэр Улаанбаатар хотод суугаа өөрийн аав ээж болон хадам аав ээж хоёр хүүдээ маш их хайртай шүү. Ээж аав нь өөрсдийн зорьсон зорилгоо биелүүлээд удахгүй очно гэд сар шинийн мэндчилгээг дэвшүүлж байна. Хамтгийн аргалагч Үүлэн цогц. За Улаанбаатар хотод суугаа аав Гамбат ээж Ариуна дүү Нямбаяр Нэмцэрэн анх чамиг нартаа сар шинийн мэнд хүргье. Тэгээд нийт Монгол ард түмэнд сар шинийн мэнд хүргье. Хамтгийн гишүүн Анх хоёр. За энэ зашмын гişэглээд Дархан хотод байгаа аав Алтанзул ээж оюун чүг болон дүү хайртай мөнх цэцэрлээ сар шинэ сайхан тэмдэг дээрээ гээд шинэ оны мэд дэвшүүлж байна. Хамтгийн гоцлуучин мөнх гэр Голтой аймгийн Жаргалан сумын суугаа ээж болон төрөл төрөсөд ах トゥ намайг таних найз нөхөд бүх хамт олондоо тэгээд энэ бар жилийн сар шинийн халуун баяр мэнд хүргье. Хамтгийн гишүүн Цагаана. За ингээ Улаанбаатар суугаа ээж цогцолмоо болон 3 дүүдээ төрс ах мант хоёр муу Арангай аймгийн Эрдэнэ мандлээ бүх ах дүүнэр төрөл төрөсөд найзуудтай бүгдээрэнд нь сар шиндээ сайхан шиндээрээ гэд алс олон солонгос улсаас Бадарчин баяр магнаа мэдчилж байна. За дуус хоёр хамтгийн аргалагч Бадарчин баяр магнаа. Дэлхийд хөх толботой төрсөн хөх Монголын үрсэд та бүгд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Баярлаа. Хамтгийн гишүүн Цагаан хүүгийн мөнх жаргал. Юуны төрөнд энд бүгдээрээ ажиллаж амьдарч байгаа залуучуудтай бүгдээрээ сансандаа хүрээд хурдан гэрлүүгээ өр хүүхэд тань ижил рүүгээ очицоорой гэж хэлмээр байна. Тэгээд Монголд байгаа хайртай хадам аав ээж хүү сандаг хоёртой эрүүл мэнх уртудаа наслаарай гэд хоёр хүүдээ миний хоёр бурхан аавч хоёр нь удахгүй очно. Аавч хоёроо хүлээж агараа. Бас тэгээд эгч нартаа та нартай бүгдэнд их баярлж авдаг шүү. Хайртай шүү. Хамгийн баг дүүчин гэж хэлмээр. Хамтгийн гоцлуучин Чулууны Цэвэлмаа. Говьалтай аймгийн Дэлгэр сумын суугаа хайртай аав Цэрэндөржтэй болон Улаанбаатар суугаа хайртай охин Сарнаада аав нь удахгүй очно гэд. Хамтгийн гишүүн Цэрэндөржийн Батул. Ингээд энэ төвшөнд ашиглаад Говьалтай суугаа аав ээж болон Улаанбаатар суугаа хадам аав ээж ирдэ сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Дэмчгийн Далхчуу. Бид нар бүгдөө Завхан аймгийн Идэр сумын Идрэн голын хөвөнд бүгдөө төрсөн улсууд. Тэгээд тийм учраас Идэр бага ингээ бүрдүүлээд ирсэн байна. Бүгдээрээ Идэр сумынхаа. Бүгд Идэр сумын Завхан аймгийн Идэр сумын. Бүгдээрээ ахан дүүс. Ахан дүүс дээ. Гэрдэгч мөнх баян. За юуны өмнө энэ цугласан моккучууд тав хүндээ болон алс хол Монгол орноос минь ирж бидний дуу хоолойг аав ээж ах トゥ нарт минь хүргэхээр илч болон ирсэн алтан гэрэл ахта мөн энэ багийн хамт олонд нь бүгдээрэнд нь сар шинийн мэндийг хүргье. Та бүхний ажил улам энэс илүү өөдрөг өнгөтэй байх болтугай гэж өрөөё. За тэгээд Улаанбаатар хотод байгаа ах Даваацрын Гамбат, дүү Од гэрэл буян Батохт болон Завхан аймгийн Идэр сум Эрдэнэ тод Улаанбаатар хотод суугаа ах トゥ төрөл төрөсөд найс нөхдөө бүгдээрэнд нь сар шинийн мэнд хүргэцгээе. Хамтгийн гишүүн Бүрвдэрч. ТВ-с телевиз болон Караоке хамтлагийн Караоке нэвтрүүлгийн хамт олонд юуны өмнө баярснаа илэрхийлье. За тэгээд Монголын нийт ард түмэн болон Эрдэнэ хотод суугаа алаг сайхан хоёр үрдээ ач буян болж байгаа ах эгч нартаа Завхан аймгийн Идэр сумд суугаа ээж Ичин нор болон нутгийн зан олондоо төмөр бар жилдээ сайхан шинэж байна уу? Сар шинийн баярын мэндийг хүргээд за дүү тань хүү тань ээж аав чинь удахгүй хүрээд очих болно. Хамтгийн гишүүн Ариун Туяа. Дуу хоолойг дамжуулахад ирсэн ТВ-с телевизийн хамт олондоо баярлалаа гэдгээ хэлээд 3 дугаар Монгол улсад суугаа ах トゥ болон Амрагсан аав Даваасран болон Улаанбаатар хотын Баян зүрхт суугаа Гачуурт хорооны оршин суугаа
өвөө Жамсран жав эмээ баяр бацэг нартаа шинэ удаа сайхан шинэлэрэ гэ маахта хамаатан саданда баярын төвшүүлээ. Гоцодовчин оронгоо Хөрөлсөн ирсэн бүх монголчуудаа сар шиндээ сайхан шинжилж нөгөө сар шинийн мэнд хүргээд мөн алс хол хүний нөхд амьдарч байгаа монголчууд биднийхээ дуу хоолойг аргар аав ээжд нь ингээд хүргэж өгөхөөр ирсэн энэ ТV каракад нэвтрүүлгийнхаа хамт олонд ажлын амжилт хүсээд Орхон аймгийн Эрдэнэ суманд амьдран суугаа аав минь баяр ээж Минжмаа тэгээ бүх ах дүү Завхан аймгийн их улс сумын ах дүү нартаа зориулаад 2000 оног хамт өгсөн 10 жилийнхаа хамт олонд зориулаад ингээд мэд дэвшүүлж байна сар шинэ мэд. Хамтлагийн гишүүн бат сайхан тэгэхээр энэ багийн хамт олныг бэлтгэж тэднийг хүчилж ард талаас нь уяа соёлгийн тааруулна гэдэг бол мэдээж энд одоо наашаа хараа зогсож байгаа та бүхэн юм аа. Та бүхэнд бас их баярлалаа. Аж жаргал сайхан бүхний хүсээрөөё. Маш их бэлтгэлтэй одоо их авиаслаг залуучуудаар бүрдсэн одоо багийг бүрдүүлсэн аюулгүй хамтлаг байлаа. За хайртай охин хань ээж аав хоёртаа бүгдэнд нь хайртай шүү. Намайг танд бүх хүмүүстээ хайртай шүү гэж хэлээ да. Бүрэн гамгийн баруун билэн сумд бас суугаа. Авда мэдчилж байна. Тэг хүн удахгүй очно. Та бүхэн сайн сууцгаарай гэж хэлье. Би Монгол улсад суугаа бүх ах дүүнэр аав ээжтэй бүгдээрэнд нь та нартай хайртай шүү гэж шинэ ондоо сайхан шинэлээрээ эх жилдээ өшөө илүү ихийг бүтээгээрээ та нартай хайртай шүү охин нь удахгүй очно гэж мэдчилж байна. За баярлаа. Мэдчилгээ байхгүй. 93 хонжоо. Ирсэн 3 хоногийн мэдчилгээгээ явуулчих. 3 хоног одоо хоолнд нь дасч байна уу, агаарнд нь дасч байна уу? За ингээ аав ээж хоёртой хүн сайн яваад сайхан амраад ирлээ ингээ хоёртой баярлаа гэж хэлээд байна. Хэл гайлаар янзын чөлөөтэй гарлаа орлоо гэдгийг. За таны хувьд. За ингээ Монгол улсад суугаа хайрт ээж, хайрт хань, хайрт охин гуравтаа сар шинийн мэд дэвшүүлье. Ингээ Төв аймгийн өндөр ширээд суманд суугаа намайг таньдаг бүх ахын дүүнсэртэй баярын мэд хэлж байна. Баярлалаа. За Монгол суугаа ээжтэй болон хань гантуул охин анар эрдэнэ дүүнэртээ та нарт бүгдэнд нь хайртай шүү. Удахгүй очноо гэд. Сар шинийн мэд хүргье гэд. Мэдчилгээ. За ингээд Хинтээ аймгийн Мэдрэг суманд суугаа аав ээж ах дүү болон Багнуур хотод ажиллаж байгаа сурж байгаа хань үр хүүхэдтэй хүүн аав нь сайн сууж байна. Удахгүй та нартай очноо та нартай хайртай шүү гэж мэдчихлээ. За Улаанбаатар хотод суугаа аав ээжтэй мэдлэгээ дэвшүүлээд хүүн сайн явна. Хуцаагаан дуусгаад удахгүй очноо. Жилээ. Орхон аймагт суугаа аав ээж хань хүү ах дүү нартаа сар шиндээ сайхан шинэлээрээ хүүн алс Солонгос улсаас мэдчилж байна. За Улаанбаатар хотод суугаа ээж мөн дүүнэр эгчнэр хайртай хандаа хүүдээ мөн хадмуудаа намайг таньдаг бүх хүмүүс найзуудаа сар шинийн мэнд дэвшүүлж байна. Алс одын Солонгос улсаас хүүн тэгээ сайн яваа шүү ямарчсан та бүхэндээ зорьсон зорилгоо биелүүлээд очноо гэж хэлж байна. Тэгээд баярлалаа. За ингээд намайг Эрдэнэ нутгийн Уган баяр гэдэг. Монгол суугаа аав ээж ахын дүүс бүх төрөл төрөстэй бүгдэнд нь сар шиндээ сайхан шинэлснөө гэж мэндийг хүргээд алс холоос Солонгосоос хүүн хүргэж байна гэж мэдчихлээ. За Улаанбаатар хотод суугаа хадам аав ээж хоёртой болон Эрдэнэ хотод суугаа өөрийн аав ээж хайрт хүү ялгундаа ад жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд аав ээж хоёроос нь мэдчилж байна. За ингээд Улаанбаатар хотод суугаа аав ээж хоёр ах дүү төрөл садан хадам аав ээжтэй хүү ялгундаа гадаад өмнөний хүргье. Мөн ажиллаж байсан одоо очиод ажиллах их хурлын 5 газрын хамт олондоо баярын мэдчилгээ дэвшүүлж байна. За ингээ 3 сарын 8-нд Мартин 8-ны өдөр ингээд нийт бүсгүйчүүдтэй
халуун баяр хүргэж байна. Баярлалаа. За Улаанбаатар хотод суугаа хайртай аав, ээж, бүх төрөл төрөсөд хамаатан садан найз нөхдөдөө алс холын Солонгос орноос хань оргил сайхан мөн өөрийнхөө гэр бүлийн зүгээс хамгийн сайн сайхан ад жаргал бүхний хүссэн өрөөж мэдчилж байна. Баярлалаа. Хайртай ээж болон дүүнэртэй хайртай ихнэр ханда хүүн сайн явж байна. Тэгээд цуг ажиллаж хамтран ажиллаж байсан залуучуудаа бас тэгээд тусалж дэмждэг ах дүү нартай бүгдэнд нь хайртай шүү гэд. Амрынхаа тусаар сайн явж байгаа шүү. Баярлалаа. Гуанжи хотод ажиллаж амьдарч байгаа Сэрод багшийн хөгжмийн зохиол Сэродын гарын шавндрын нэг, хайртай шавндрын нэг, оргил сайхан багштан хийгээд эрхэм сайхан телевиз үзэгчид Гуанжи хотынхондоо нийт монголчуудаа зориулаад аяг шиг мэдлэгээ өргөн дэвшүүлэхэд бэлэн болоод байна. Оргил сайхан. За баярлалаа. Ингээд юуны өмнө Гуанжи хотод минь хүрэлцэн ирж бичлэг хийж байгаа. Энэ хөө сүлд каргоны хамт олон болон хар шамтгийн дуучин баярт түншлэн өчөөгөн миний хүсэлтийг хүлээн авч ТV караоке нэвтрүүлгийн хамт олон маань хүрэлцэн ирж энд бичлэг хийж байгаа тулыг баярлалаа хэмээн та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрлөд маш их амжилтыг хүсэн өрөөё. Гэт алгашилт бэлгэлцгээе бүгдээрээ. За ингээд энэ үчиг хамтдаа өнгөрөөж байгаа. Та хүнд болон Монгол цугаа ах дүүс намайг таньдаг хүн бүхэндээ хайртай шүү. Би сайн яваа гэд эр хүний жаргал эзгүй хээр хэмээх сайхан дугаар айдууны мэдлэг төвшүүлж байна. Хүлээн авах уу та бүхэн? Эр хүний жаргал эзгүй хээр сархад тулгын тойрон суугдаа сайн утгын улсын түшээ өдөөдийн Монгол ирчүү үхүдэн сан дурсан суудаа хаяа улсын учрахтаа таны хансдаг сэвтэгэн үвэ хоногор дарин зугаасан Омурбаны найзууд миндээ энэ жаргал эцвидэрэгөө Хамтлагийн 5 гишүүн тавгалаа бас цэцэг юм байна гэж ойлгож байгаа. Цэцгээр зүүрлвэл одоо та ямар цэцгээр өөрийгөө зүүрлэх вэ? Таныг одоо цэцэг гэвэл. За алтан зул цэцгээр. Манай даваным. Хонгор зул минь дээ. Хонгор зул минь дээ. Бүр дуутай цэцэг өөхөө. Таны хувьд? Сонсогдохгүй байна. Сарна цэцэгтэй зөөрлөж байна. Таны хувьд? Шүүдэр цармын цэцэг. Шүүдэр цармын цэцэг. Хөө за таны хувьд? Яргүй. Энэ зүүн Монгол оронд байна их өнтэй сайхан ногоо цэцэг их дэлгэрсэн сайхан зүүн болгоно. Яргүй их том ургасан байна. Их бэлэгдэлтэй сайхан, бэлэгшээлтэй сайхан хэрэг болж байна. Ингээд 5 төрлийн 5 цэцэгс тайснаа гарч ирээд хамтдаа цэцгэс хамтлагийнхныг байгуулсан байна. За ингээд өцтөрөөрөө энэ ТV караоке нэвтрүүлгийн Гуанжи хотно болгож байгааг өцтөрөөрөө мэдээд манай найзууд өцтөрөөрөө өнөөдөр өдөр над дээр ирээд шууд наашаа гарсан л да. Бид нар суу хотын Паранаас ирсэн. Эндээс бараг 5 цаг явж ирэх тийм хол газараас ирсэн юм аа. Тэгээ суу хотын Параныг төлөөж орцсож байгаа юм. За энэ цаг мөчид энэ Гуанжи хотод энэ хоолны газар бүгдээрээ хуран цугларсан энд байгаа монголчуудаа болон Монгол улсад суугаа аав ээж ах дүү төрөл төрөсөд намайг таньдаг бүх хүмүүстээ бас эмээ нартаа энэ өдрийн мэндийг хүргээд
Тийм бүгдээрээ эрүүл их аз жаргалтай байгаасай гэж хүсье яриа. За юуны өмнө ТV караоке тэмцээн зохиож байгаа та бүхэндээ ажлын өндөр гялцсан амжилт хүсье яриа. За Монголд байгаа ээж, ах トゥ, төрөл садан, найз нөхөд бүгдэнд нь эрүүл их аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье яриа. Монгол улсад ажиллаж амьдарч байгаа аав ээж, ах トゥ, үр хүүхэдтэй, төрөл төрөлхтөй та бүхэндээ эрүүл их аз жаргалтай байгаарай гэж хүсье яриа. Монгол улс цугаа хайрт хань, хайрт ээж, хоёр охиндоо эрүүл их аз жаргал, сайн сайхан хүсье яриа. Улаанбаатар хотод цугаа аав ээжтэй сар шинэ минь төргий. Хүн Солонгос улсад сайн байгаа сэргэлэн байгаа да. Улаанбаатар хотод амьдарч байгаа аав зам нозор, ээж халтар, ээж наст миний хүү эрхэм баяртай энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинэ сарын мэндийг төвшүүлээ, сайхан шинэлцгээсэн үү? Охин нь энд сайн ажиллаж амьдарч байгаа. Окей, сайн амьдарч байгаа шүү. За ингээд Улаанбаатар хотод амьдарч байгаа ээж, хайрт ээж, ахын дүүс, тэр дотроо миний одоо хайртай хань, хүү охиндоо хайртай шүү гэдэг энэ сар шинийн баярыг энд хүргье. Монголд Улаанбаатарт байгаа хайртай ээж, мөн хадам ээжтэй, мөн хамгийн хайртай хүү Сүхбаттай төрсөн өдрийн минь хүргье. За ингээд Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэгс дархан суугаа ээж аваа хоёртой сар шинийн минь дамжуулахын тулд одоо намайг ингээд хүм болгосон миний ардын багш нар байгаа. Миний нутагт тэр багш нартай сар шинийн миньдэг хүргэж байна. Миний бүх танд мэддэг найз бүхэн бүх хүмүүст сар шинийн миньдэг хүргье. За Улаанбаатар хотод суугаа эхнэр амар сайхан охин даваа жав. За өөрийн ах トゥ, төрөл төрөсөд намайг мэддэг бүх хүмүүст сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За энэ хөөргөөрөө одоо та бүхэнд сар шинийн мэндийг одоо өргөн хүргэж байгаа гэдгийг хүлээж авна уу? Монгол оронд ингээд сууж байгаа хайрт ээж аав болон ингээд хадам ээж аав ах トゥ усээ төрөл төрөстэй бүгдэнд нь ингээд шинэ ирж байгаа бар жилдээ эрүүлийн хаз жаргалтай ингээд сайн сайхан сууж байгаарай. Охин чинь ингээд хайр хол хүний нутагт те асар их сэтгэлийн ингээд төвчээр гаргаж тэнхээ гаргаж сансан бүхнээ ингээд зорилгоо биелүүлэхийн төлөө ингээд зүтгэж явнаа гэж байна. Та бүхэндээ бүгдээрэнд нь хайртай шүү. Хоёр охин, миний охин хоёр охин ингээд хичээлдээ сайн хийгээд ээж нь ингээд удахгүй хурдан очиноо. Ингээд санстай биелээ хурдан очиноо ингээд хичээлдээ сайн хийж байгаарай гэж сайн сууж байгаарай. Сайн мэцгэлөө. Монгол улс суугаа нэгдүгээр ороод суугаа 5 шар суугаа аавда хоёр охиндоо хайртай хоёр охиндоо сар шинийн мэндийг хүргээд аавдаа сар шинийн мэнд хүргье. За би манай гэр бүлийн хүн байгаамаа бид хоёр цог байгаа. За аав ээжээр тэгээд хоёр охин дээрээ удахгүй очсон гэрээгээ дуусгаад тэгээд аав минь бие удаа сайн сууж байгаарай. Тэгээд найз нөхдөд бас хэлэхэд за найз нь бас гайгүй явж байгаа шүү очноо. Очоод гой уулзсан шүү. Хэлье. За манай хүмүүс бас юм хэлээ. Ингээд энэ одоо ТV-ийн Краков нэвтрүүлгийн хамт олонд маш их сэтгэл өндөр байна. Гоё байна. Гэхдээ тэгээд Захван аймгийн их улс сум цугаа хайртай ах эгч дүүнэртэй хайртай шүү. Дүүн сайн явнаа. Мөн Орхон аймгийн Эрдэнэ тот цугаа ах эгч нартай хайртай шүү. Дүүн сэтгэлээ тэнхээ гаргаад явж байна. Хайртай хоёр охиндоо удахгүй зорилгоо биелүүлээд ээж нь хурдан очноо. Ингээд их улс суманд олон өөрийн сууж байгаа өөрийн ах эгч хайртай таньдаг ах дүүнэртэй бүгдэнд нь шинэ жилийн минь төргий. Эрдэнэ хотод суугаа миний хайрт эгч нар дүүнэр Улаанбаатар суугаа ах нартаа бүгдэнд нь сар шинийн минь төргийа. Хамгийн эцэст нь хэлэхэд Эрдэнэ хотод суугаа хайртай Сүхбаттай өөрийн хайрт хүү дэлгэр мөрөндөө сар шинийн минь төргийа. Та бүхэндээ хайртай шүү. Ээж нь удахгүй хүү дээрээ очноо гэж лээ. За Улаанбаатар хотод суугаа ах トゥ төрөл төрөстэй хайртай охин хүү хоёртой
Та нартай хайртай шүү. Удахгүй очино. Та нартай сар шинийн баярын мэндийг хүргье. За ингээд дуу хүрээ үлгийн нутаг дундуу нутагт амьдарч байгаа аав магүнжоо болон ээж жанга хадам аа баасанжоо хадам ээж авид нартаа та бүгдэд сар шинийн мэндийг дэвшүүлээд алс бол солонгос нутгаас сайр төхөн суудач нь сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэд урт удаан насалж 100 хүрч 6 дай таяг тулаарэ гэд охин нь маш сайхан баяртай байна. Баяртай баярлаа. Мөн хайртай Ганбаатар хайртхүү шинэ баяр үнэн баяр гуравтаа цаашдынх нь сурлах хөдөлмөрт улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. Ээж нь та бүгдээ хайртай шүү. За би Батал одоо Макот дээрээ 2 жил гаруй амьдарч байна. Тэгээд Дархуул аймаг орхон сумын суугаа эмээ даваа болон ээж оюун цэцэг бүхэл хамаатан төрөс өргөс болон аав Баянгар аймагт суугаа аавда сар шинийн мэнд дэвшүүлж байна. Ингээд хүүчин ингээд сайн яваа шүү. Та бүхэндээ ингээд санаа зовлтгүй байж байгаа хүүн зорсноо бүтээгээд эх орондоо яваад очноо гэд хүүчин сайн яваа шүү гэд эх орныхаа бүхэл найз нөхдөд бүгд нь сар шинийн мэнд дэвшүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монгол Улсын хамтарсан Эрдэнэ төлөвлөлт компани. За ингээд шагнаа оноо гэж болж байна. Бишара. За ингээд. Хатан ижигээ энхүү болборой сайхан үрсэн энхүү алуус болж байна. Усны уртад уул холын замд байгаа эдгээр залуус хийч үтэхийн их хүсэл тэмүүлэлээр аз жаргал гэрэл гэгээд тэмүүлсэн тэмүүлэлээр энхүү дуулцгааж байна. Солонгос улсаас бэлтгэсэн нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар сүүлчийн цуврал дугаар энхүү өндөрлж байна. Дараагийн удаад бид хүн ертөнцийн элэг зүрхэнд бөөр зүрхэнд оршин байгаа ажиллаж амьдарч байгаа элэг садан монголчуудаа хүрчиж болно. Дараагийн удаад бид хүн Японд, дараагийн удаад бид хүн баруун Европ Шенгений орнуудад, дараагийн удаад бид хүн Америкийн нэгдсэн улсад, дараагийн удаад бид хүн өвөр Монголд халимт гихчлээ. Миний монголчууд хаан дуулахыг хүсэж байна. Миний монголчууд хаан оршин байна. Тэр бүхэнд хамтдаа байх болно. Бимэн бол ТV караоке нэвтрүүлэг. Аавындаг эрүүл газрын хамгийн сайн сайхан бүгдийг үсэе. ТV караоке нэвтрүүлэг. Адилхан алтан гэр байна.